шалгараад ургаад өөрсдөө шийдээд сонгуулийн өмнө бүх эрх мэдлийг барьж аваад өөрсдөө хүссэн хэлбэрээр шийдэхийн тулд чуулганыг ээлж тусаар хүртэл зарлан хуралдуулаад яаралтай энийг шийдэх гэж шахах тийм эрхийг олгоогүй. Улсын их хурлын ээлжид бус чуулган ийхүү хойшилж байна. Үүнээс өмнө ардчилсан намын зөвлөл тусдаа ажлын хэсэг байгуулан ашигт малтмлын хуульд хийх нэмэлт өөрчлөлтийг нухацтай судалж шинжилнэ гэж ярьж байна. Орой мэдээллийн хөтөлбөрийг үзэж байгаа та бүхэнд баярлалаа. Агаар хуурай шилттай салхины хурд жилийн дунджаас их байгаа хаврын сарууд төмрийн аюул дагуулах нь их байдаг. Энэ сарлаг ихэд орон нутагт нийт 7 төмөр асснаас нэгийг бүрэн унтрааж 4-ийн цурманд оруулж харин 2-ыг унтраахаар онцгой байдлынхан ажиллаж байна. Энэ сарын 23-нд буюу Уржигдэр Хөвсгөл аймгийн Цагаан уур ханх сумдад гарсан ойн төмрийг аймгийн онцгой байдлыг хилцээхийн унтраахаар одоо ажиллаж байна. Харин Сэлэнг аймгийн Цагаан уур сумын Тариат гэдэг газар 20 орчим га талбайг хамарсан хээрийн төмрийг онцгой байдлынхан дөнгөж өнөө өглөөний 6 цагт бүрэн унтраасан байна. Улаан гал руу ханцуугаар шамлаад л ордог. Гартаа ундааны савтаа уснаас өр багаж хэрэгсэлгүй шахам гэж өнгөрсөн жилийн турш шүүмжлүүлсэн онцгойгийнхонд төр санаа тавьж эхэлсэн үгүй юу гэдгийг бид энэ удаа сонирхлоо. 2006 онд засгийн газар онцгой байдлын ерөнхий газарт 560 сая төгрөг төсөлж байсан бол Ми8 ослын дараа буюу 2007 оны 2 дугаар хагаст энэ мөнгө бараг 7 дахин өсч 4 тэрбум болж энэ жил эхний ээлжинд 2.7 тэрбум төгрөг төсөвтөн суулгажээ. Засаг харж үзсний ачаар эхний ээлжинд ямарч байсан 590 гал сөнөөгч гартаа ундааны сав барихгүй зориултын шүршиг хэрэгслэр төмөрчдөд дайтж байна. Мөн хээрийн төмөр унтраах цурвдагч 40-ыг авч аймагуудын онцгой байдлыг хэлтэст тараан өгчээ. Одоогоон гол асуудал техник хөдөл олон жил ашиглагдаад эвдрэлд орсон. Тэрийг шууд парк шинжил бүтнийг боломж байхгүй бид нар. Хөрөнгөнд дутуу батлагдаг болохоор дандаа сэлбэг юм уу сэлбэг тэгээ эсрэг нь ойрын төмөр мас нэлээд төлөв авч. Өнгөрсөн жилийн эмгэнэлтэд явдал онцгойгийнханд төдийгүй төр засгийнханд ч томоохон сургамжуулсан. Осол болсны дараахнаас ердөө 2-3 байсан ирээдүйн муцыг өнөөдөр 21 аймгийн онцгой байдлыг хэлтэс аврах тусгай анги нийслэлийн онцгой байдлынханд тус бүр нэгийг өгсөн байна. Яваач. Эрүүл орчин бүрдүүлэхэд залуучуудын оролцоо сэдвийн дор ихтэй сургуулийн оюутнуудыг их цэвэрлэгэнд хамруулжээ. Энэхүү арга хэмжээг санаачлагчид цэвэрлэгэнд 1000 оюутан оролцсон хэмээн тооцоолж байсан ч товлсон цагт 3000-д оюутан цуглаж сэл бугуулдагсан даланг цэвэрлсэн байна. Нийслэлийн хүүхд залуучуудын газар санаачлан зарим нэг байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн ихтэй сургуулийн оюутнууд хамрагдаж Америк элчингийн үүднээс сэл бугуул дагуу чиглэл 17 буудал газрыг цэвэрлэж байна. Энэ удаагийн цэвэрлэгэнд ихтэй сургуулийн оюутнууд идэвхтэй хамрагдаж хэмжээний газрын хургуугийг цэвэрлсэн байна. Нийслэлийн ихтэй сургуулиас энэхүү арга хэмжээнд хичнээн тооны оюутан хамрагдсныг бид сонирхлоо. Уг нь энэ оюутны тоогод бид 1000 гэж тооцсон юм байсан. Гэтэл өнөөдөр бол 1000 бидгээл 2-3 мянган оюутан цугларчээ. Энэ бол биднэрт бас их ажиллах урам зориг өгч байна. Манай оюутнууд ч гэсэн урам зоригтой идэвхтэй сайн аргацж байгаа бас талархал илэрхийлье. Энэ удаагийн цэвэрлэгэнд харьцангуй олон тооны оюутнууд хамрагдсан нь эндээс харагдаж байна. Ер нь бол жилийн жилд оюутан залуучууд нэгдээ их цэвэрлэгээ зохион байгуулдаг. Харамсалтай нь цэвэрлсэн газар нь сар өрөхгүй буцаад л хогийн аваа болчихдог жишээг бид хангалттай мэднэ. Тиймээс энэ удаад оюутнууд бидний цэвэрлсэн газрыг битгий ахиж бохирдуулаарай хэмээн хүсэж сэл бугуул дагуух айл өрхүүдэд уриалга тарааж байгаа юм байна. Үнэн дээр нэгэн цэвэрлдэг нөгөөх нь бохирдуулж үүдэг гажигтай дүр зураг энэ мөчөөс эц суулаасаа билээ. Орой хөтөлбөрөөр бид дэлхийн мэдээгээр үргэлжлүүлж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Буш Иракт явуулж буй цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх болно хэмээн мэдгэлээ. Түүнийг энэхүү мэдгэлээ хийж байх үед Иракийн Багдад хотод Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын 4 албан хаагч амнасаа алдаж, ингэснээр Иракт амнасаа алдсан цэргийн албан хаагчийн тоо 4000-д хүрсэн байна. Ерөнхийлөгч Буш өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлд амнасаа алдсан хүмүүсийн төлөө гашуудж байгаагаа илэрхийлээд Америкийн нэгдсэн улс энэхүү дайнд ялах хэрэгтэй гэдгийг онцон тэмдэглэсэн юм. Тус улсын батлан хамгаалахын яамны төлөөлөгч өнгөрсөн жил Иракийн аюулгүй байдлын хэмжээ нэлээд нэмэгдэж ажиллагаа амжилттай байсан тухай мэдээлсэн байна. Гэхдээ энэхүү асуудалд тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигчид нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд тус бүс нутгаас цэргийн албан хаагчдыг нэн даруй гаргах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөг Жорж Буш Иракт байрласан цэргийн тоог бууруулах төлөвлөгөөний хүрээнд энэ оны 100 гэхэд дуусгар болох давалгаа цэргийн ажиллагааны дараа тус улсаас цэргээ гаргах тухай шийдвэрийг энэ 7 хоногт гаргах болсон байна. Энэ тухай мэдээллийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн даваа гарагт хийсэн юм а. Ерөнхийлөгч Буш энэ асуудлаар Ирак дахь Америкийн цэргийн генерал Дэвид Петрауэс, Ирак улсад суугаа Америкийн нэгдсэн улсын элчин сайд Райан Крокер нартай дүрс дамжуулах хэрэгслийн тусламжтайгаар шууд хийх хурлын үеэр хэлэлцэх юм байна. Ирак дахь хүчирхийллийг арилгах давалгаа цэргийн ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Буш өнгөрсөн оны 1-р сар Иракт Америкийн цэргийн 5 анги нэгтгэлийг илгээх шийдвэр гаргасан юм. Харин Бушийн засаг захиргаа Иракаас цэргээ гаргах тухай ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Бүгдийн өөртөө засах хооронд эмх замбраагүй байдал үргэлжилсээр байгаа бөгөөд Хятадын засгийн газар энэ асуудлаар анхны хэвлэлийн хурал зохион байгуулжээ. Өнгөрсөн даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр ардын аюулгүй байдлыг хамгаалах яамны төлөөлөгч Шан Хуймин Лхас хотод үүссэн эмх замбраагүй байдлын үеэр 10 гаруй хүний амь насанд хүрсэн 5 этгээдийг тус улсын хуулийн байгууллага баривчилсан тухай мэдээлсэн байна. Үүгээрээ Хятадын засгийн газар төвдийн жигсаал цуглаан нь инхийн жигсаал цуглаан бус Далайлан болон түүнийг тойрон хүрээлэгчдийн зохион байгуулсан гэмт хэрэг хэмээн нотлохыг оролдож байна хэмээн зарим улс төрийн ажиглагчид мэдээлж байгаа юм байна. Олон улсын олимпийн хороо төвдийн улс төрийн асуудлыг хойш тавин хамгийн шилдэг тоглолтыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Тус хорооны тэргүүн Жак Роже Олимпийн наадмын бамбар асаах ёслолтой холбогдуулан хийсэн мэдээлэлдээ ийхүү өгүүлээд төвдийн тухайн асуудал нь эв зүйгээр шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа өгүүлжээ. Хүний эрхийг хамгаалах хөдөлгөөнөөс олон улсын олимпийн хороонд хандан Хятадын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авах талаар хүсэлт шаардлага гаргаад байгаа тухай мэдээлсэн байна. Төвдийн эсэргүүцлийн хөдөлгөөний төлөөлөгчид Хятад улс олимпийн наадмыг зохион байгуулах эрхгүй хэмээн үзэж байгаа тухайгааж энэ үеэр мэдээлж эхлээд байгаа юм байна. Өнгөрсөн даваа гарагийн үндэсний ассамблеийн хуралдаанаар Пакистан улсын шинэ ерөнхий сайдаар Ясиф Раза Гилианыг сонгосон байна. Одоо 55 настай Гилианы 1980-ад оноос хойш өдгөө хүртэл тус улсын улс төрийн хэрэгт оролцож явсан туршлагатай нэг юм. 2001 онд түүнийг тус улсын ерөнхийлөгч Первез Мушарафын засаг захиргаа гэрийн хорионд оруулж байсан бөгөөд тэрээр улс төрийн хуурмаг гүтгэлгээр хорьсон хэмээн мэдэгдэж байсан юм а. Ийхүү ерөнхийлөгчийн эсрэг үзэлтэй намаас ерөнхий сайд тодорсонд зөвшөлтслийн засгийн газрыг байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх төлөвтэй байна. Америкийн нэгдсэн улсын байлдааны нэгэн хөлөг онгоц өнгөрсөн даваа гарагт Суэцийн сувагт Египтийн усан онгоц руу гал нээснээс нэг хүн амь өргөдөж 2 хүн шархагдсан тухай Египтийн аюулгүй албаныхан болон болсон явдлыг харсан гэрчүүд мэдээлсэн байна. Суэцийн сувгаар даруй өнгөрөх усан онгоцуудад зарах барааг тээвэрлэж явсан Египтийн усан онгоц руу Америкийн нэгдсэн улсын Global Patriot хөлөг онгоц гал нээсэн болохыг Египтийн албаны хүмүүс мэдэгдсэн юм а. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр уг хөлгийн далайчид Египтийн худалдааны хөлөгт зогсох тухай анхааруулга өгсөн хэдий ч тэд анхааруулгыг үл ойшоосон хэмээн мэдэгдэж байгаа юм а. Орой мэдээллийн хөтөлбөрийг үзэн та бүхэндээ баярлалаа. 20 цагийн хөтөлбөрөөр эргээд уулзцгаая.